Энэ удаа би хоёр дахь блогныхаа тухай ярих гэж байна. Чухам юу гэхээр бид нар нас бол тоо. Хүн ерөөсөө өөрөө өөртөө арчаатай байх хэрэгтэй. Манай одоо монголчууд гэхэд чи ерөөсөө 50 нас хүрчээл өвчин яриад хүүхдүүдээс мөнгө нэгээд өгөх гэж хандж байна. Одоо би ингээ хөгшөрчлөө, би болохоо байчлаа гэд ингээ санаагаар унаад нэг урт юм өмсөөл өгөө л ингээ ямар ч тийм яг цаг үетэйгээ ингээ холбосон тийм юм байдаггүй зарим хүмүүст шүү дээ. За гэхдээ ихэнх хүмүүс яг бид ерөөсөө насыг бүр хаяад өөрийнхөө орчин хорвоогоо сайхан болгож болдгүй юм. Яг бид ерөөсөө өөрснөө цоглог ийм сайхан идэвхтэй залуучуудтайгаа хөл нийлүүлээд алхаад явж болдгүй юм. Яагаад мэдээч хэрэг али утсан минь нөгдөө ингээл зэн ингээд уцаараа ингээд элдв янзын юм одоо тоглохгүй. Би бол уцаар тоглодоггүй. Харин интернетээр аялж маш олон сайхан сонин сайхан болгоныг ингээд одоо ярьдаг, үздэг, хардаг. Ингээд ярьж хөөрдөг, тэдэнтэй холбогддог. Хамгийн гол нь та нар өөрснөө ажиглаад байдаг эртээ 90 хэдтэй хүмүүс ямар гоё итшгийсэн гоё хүүхнүүд, гадны хүүхнүүд явдаг вэ? Яагаад өөрснийгээ ингэж арчилж байгаа юм? Амьдралгээ ч юм яагаад нугурахгүй байгаа юм? Энэ талаар миний хоёрдугаар амьдралын сайхан үргэлж залуугаараа блог нэгтгэх. Тэгэхээр энэ дээр бол хэдүүлээ ярилцсан, энэ дээр маш олон зүйлийг асуусан асуултанд чинь би хариулъя гэдэг ийм хамгийн сүүлчийн бидний одоо бүггийн миний ийм блог нэгдэн. Тэгэхээр тэр блог дээр өөрөө та юу асуумаар байна? Өөрөө залууч хүн байсан. Залуу хүн гэхэд заримдаа чинь ингээ хөшүүн шиг хүмүүс явж идэг шүү дээ. Яагаад тэр залуу насын мэдээч хэрэг залуу үед залуу насаараа гоё юм. Гэлэг ихтэй залуу насны хажууд өөрийн гоо үзмж, өөрийн сайхан өөрийгөө авч явах тийм соёл ёс зүй гэж байх ёстой. За тэр хөгшин гэдэг байгаа өөрсдөө хөгшин гэдэг маш их хөгшөрчлээ, ингээ болохоо ярьчлаа гэдэг ингээд байгаа хүмүүс яагаад гоё залуу байж болдгоо? Яагаад гоё өнгөлөг юм? Өдрөлтөйгөө таарсан тийм гоё өнгөлөг юм өмсч болдгүй юм. Та тэр нас тэрийг идэх насаараа тэрийг идэх бүр амьдралынхаа жамаараа хөдөлмөрөө хийсэн шүү дээ. Тэгээд та яг тэр одоо цаг үетэйгээ нийлүүлээд аялалд явна уу, зугаалгаар явна уу, өөр хүмүүстэй, бүр өөрөөсөө залуу хүмүүстэй найзлна. Энэ бол таны л хэрэг. Тэгэхээр энэ блог дээр юу ярих гэдэг байгаа юм гэхээр хүн үргэлж сайхан залуу байх ёстой. Хүн үргэлжийн өөдрөг байх ёстой. Нас бол ерөөсөө тоо штэ 1 2 3 4 5 10. Энэ бол тоо байхгүй юу? Тэрийг ерөөсөө 60 59 58 ингээд доошоо болгох тэр таны ерөөсөө хүсэл чин эрмэлзэл таны өөдгөө сайхан өөртөө арчаатай байхын нэгэн жишээ. Тэгэхээр ерөөсөө тэр насны цаг ихгүйгээр хэдүүлээ сайхан ярилцсан. Энэ олгон дээр чинь би та нарын асуусан асуулт болгон дээр чинь хариулна, чадхаараа хариулна. Яагаад чадна гэж ам өгч байгаа юм гэхээр би яг энэнийг тулаал явж байна. Би үнэхээр гоё байхыг хүсдэг. Би сайхан байхыг хүсдэг. Би ерөөсөө хийсэн хөдөлмөрийнхөө үр дүнгээрээ би тэр гоё байх, одоо цэвэрхэн байх, байгаа хуцаа гоё өнгөлөөд өнгөнгийн тааруулаад өгсөн. Ийм боломжийг л өөртөө бий болгочих. Яг энэнийхээ одоо боломжоор би аз жаргалтай, сайн сайхан ингээд жаргалтай үргэлжийн мөнхөд инээмсэглсэн. Үргэлжийн мөнхөд бусдад ингээд хайр бэлгэлсэн. Үргэлжийн мөнхөд ингээд хөдөлгөөнтэй ингээд явдаг. Үргэлжийн мөнхөд алхаж явдаг. Энэ л бидний таны та өөрөө залуу байхыг хичээлтэй. Та өөрөө ерөөсөө бусдыг ингээд дуурай л та. Өөрөө дуурайгаад харал та. Энэ дуурайж байгаа юмд ерөөсөө буруу байхгүй. За би яавал яах ёстой юм? Би яамаар байна гэж асуухад тэр тэнэг хүн биш. Харин өөртөө арчаатай хүн аль нэгэн юмнаас асууж сургалж бүхнийг мэдхийг хүсэж байна. Энд би туслая л да. Тийм учраас мөгийн асуулт хариулт блог бас хамгийн сүүлд нь байх юм шүү. Энэ дээр хэдүүлээ сайхан ярилцсан. Тэгэхээр яг энэ блогт би юу ярих юм гэхээр хайр сэтгэлийн тухай ярина. Хүмүүс яагаад энэ залуучууд ингээд
маш хурдан салчаад байгаа юм. Юунаас болоод байгаа юм? Хүн ер нь амьдралынхаа сайхан байх мөчийг юунаас эхлэх ёстой юм? Юу бид нэр дутуу хийгээд ингээд амьдралдаа үр хөвгтөө өмчрүүлээд байгаа юм. Тэгэхээр бид нар энэ олон зүйлийг яагаад сайхан байж болдгүй? Яагаад нэг нэгэ баярлуулж болдгүй? Яагаад заавал хүн нэг нэгэ гомдох ёстой юм? Ингэж болохгүй гэдэг талаар энэс бол авах юмч байгаа, гэх юмч байгаа нэмээд өөрснийхөө санаа бодлыг нэмэх юм байгаа. Энэ дээр л надтай хамтраарай. Энэ бол үнэхээр сонирхолтой шүү. Тийм учраас хэдүүлээ нууцгүй ярий, нууц болгоныг одоо сайхан хамаагүй надтай ганцаарчлан уулзалтаа ганцаарчлаа. Би сэтгэл зүйч биш. Би зүгээр л амьдралын гоёыг амталдаг, амьдралын гоёыг амтлахыг хүсдэг, амьдралын гоёыг мэдрахыг хүсдэг ийм л хүн. Тэгэхээр надтай хамт байхад буруудахгүй. Яг үнэ. Би энд бол буруу юм хизээч хэлэхгүй. Энд бол би таны амьдралыг эргүүлээд сайхан амттай. Заавал тэр сайхан Монгол залуугаас салах албагүй. Хүний нутгийн хүнтэй суултаа хамаагүй. Тэр бол тухайн хүний үзэл бодол. Гэхдээ сайхан Монгол бүсгүйгээ одоо гомдох албагүй. Ингэхгүй тулд л хэдүүлээ сайхан ярилцъя. Энэ нь би яг хариулахад бэлэн байна шүү. Яг өнөөдрийн хувьд, дараачийн хувьд, маргаашийн хувьд, за яг одоо сууж байгаа юм би танд амлах нь энэ шүү. Ингээд миний одоо залуу насны одоо нас бол тоо үргэлж залуугаараа гэсэн ийм олон маш олон сэдв байгаа. Энтэй хамт байлцаарай. Бүсгүйчүүдээ энтэй хамт байлцаарай. Миний Монголын сайхан ирчүүд минь.